Чигээ баярлан өгч байна. Баяр чигээ баярлан өгч байна. За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнөөдөр бид хоёр Шилиотоос гараад Хохноор мужид ирээд Саруулагч 1-3 бид хоёр явагдаж авсан битлэгэн та нартай хамт хуваалцъя. Саруулагч бол өөрөө ордос нутагтай, нөхөр нь баруун хөгжимч нутагтай, мужид TikTok тавчин дээр намайг үжээд бас нэлээд хэдэн жил болчихлоо. Үргэлж над сэтгэлийн урам өгдөг, мунч надад их жаргаж болдог. Бид хоёрыг гарч ирнэ гэсэн чимээгээ сонсоод надад орон байраа явуулаад надын бараг нэг гараа хүлээжээ. Бид хоёрын ирдэг орой их бороо орсон байсан. Өгч гадна хагасч байгаа бороо нараад нэг сайхан хаар барьчаад хүлээгээ жогсчихсан хөрхий. Саруулагч надад бас нэг сайхан дангоо дэгэж гсэн байсан. Тэгээд өгчүүл одоо чагаан янх хүнийхэн жугатлын газар морин тоглолт маш их яаяныг хийж байгааны хүн блэ. Доороо бараг 50 хүн байна. Жирам дүүнөр нь өгчий дагаа 4-5 жил болж ийн гэжсэн. Тэгэд баргалж ин бүр Монгол улсын дүүнөрөөс арим байсан. Саруулагчийн жан шууд сурч хагаахан бид хоёр хөдийгөр анх удаа учирч байгаа боловч 10 жилийн ах トゥ шиг санагцсан. За энэ процентээс нь манай шинийн голос процентээс нь хуараа энэ төвшин за манай ордосын ёсоор самбар матанд дэг саад нахаа өргөн дэшээ сайхан дугаан өргөн дэшээ яа ингээд манай дүүргийн ингэ төвшнээс хэлж арих юм байна. За дууд болж байгаа өгч бол одоо дуу цай дууя гэж хэлж болно. Нэрн баясгалан гэдэг ордос нутагтай дуугийг сайхан дуулна, хуурыг бас сайхан татдаг гоё өгч билээ. Мөнч миний киногийн үжиэд их уярнаа гэд бид хоёр сэтгэлээ өгөө нэг өрөө асуусан. Манай саруулагч баруун талдаа өвнө авд суучгаа жун талдаа хүүгээ авд суугаад ануудаа би бас аамуугийн давуулаа ирсэн. Бид хоёр хөхнөрийн чинхээ хуу таараад тэгээд би шууд ишээ аваад ирсэн юм аа. Баясгалан өгч надад нэг тэнгэрийн бүсгий гэсэн дуугаар хөмөрглөө. Хөдийгөр ордос нутагт татсангүй боловч ордос хүнээ тэр нэг халамсах сэтгэл, шогийн өмөрлөх, чайлгаан сайхан сэтгэл миний дотор олж үжигдсэн. Хоёр өгч маань аамуу байна хоёрын дамын халсангүй. Харин хөргөн үний илүү уулгыг гэдэг гөөгийг амар уулга. Ордос нутгийн яс коушж юм ба гэж өөрөө 10 хонд ууж бусд нь бүр 8 хонд уудаг ястай гинэ. Жалгаад бид өгчийн бид хоёр дуулж өгсөн нэг дуугийг хамтаараа аваалчаа. Жалгаад би одоо өнөх хөрхөн дүүгээ танилцуулъя. Манай шулуу хувааж байгаа шунаа улаан чаваар нутагтай одоо болор гэсэн хөрхөн дүү саруулагчийн одоо морин хуур татаж байгаа их авьяаслаг дүү билээ. Танаас одоо манай аамуугийн баярлсны үжи сүрэ. Саруулагч бид 3 оноо авч гочирсан. Нэг шинкун фонгод нэг гэрийн өжгсөн нурика хөвөнд их таалантай. Жугатлын чагтаан бол одоо бар өдрийн 1600 жоо хүрч нэгжсэн. Дөрхийн сөхсөр одоо тэнгэрийн олжууд нь арай одоо ловч гинэ. Чагаан янх хүн бол 2 жилийн өнгөтэй шинкэр чагаан нь бол доороо бүр төрчгөрөн давс байсан. Давсан нуур. Дараа өдөр манай хуурчин дүү нутгийн хуурчин дүү болоод саруулагчийн хүүн бид 3-ыг давуулаад өндөр дээр наадуулна гэд аамуу бол айгаад бараг өмнө нь шогт хүрсэн. Надыг жаавал наадаа гэд тэгээд одоо наадаад утсан. Өглөөд ээжсэн сүлдээ наадсан харин амар гоё санагдсан. Тийм амар айдастай юм биш байсан. Бас их гоё юм бэлээ. Жалгаа саруулагч хургаах хоёул бид 3-ыг давуулж өөрийн морин тоглолтыг хангажир 40 минутын тоглолт үзүүлсэн байна. Тоглолтын гол уулга нь Чингис хаан болон Жамхаа хоёрын анд барилдсан үеэс эхлээд Чингис хаан Жамхаагийн баривчилсан. Тэгвэл Чингис хааны дэлхийд ослогоосон алдар гавьяагийн олдон том үжигчд мэдгдсэн байна. Өн тоглоомоор дамжаад саруулагч минь хаа байсан газраас Хөхнөр мужид хурж ирж гажрын олон сайхан Монгол дүүнрүүдэн дагуулад гажрын олон арим үжигчдтэй Монгол хүнээ өрлөхөх баатарлаг өрч жиргын гэх хустанд нь үнэн хүү биширлээ. Нэг бүсгүй хүн үес бутон гэж ирдэ амаргүй очир байдгаа. Нэн саруулагч одоо хүнээ нутгад ийм арим хүмүүсийг дагуулж хийнэгдэж. Нэн их амаргүй очраа. Өгчтэй ажлын амжилт ээл гэрийн конжол жирглэж өгнө өрөөё.
За жалгаад нутгийн мундар дуугинка Төмөн ахтын төвөргөн гэсэн сайхан хуурын нөхсгийн та нартайгаа хамт тавалчъя. Дуудан ч гэсэн амжилт хүсье.